За тэгээд өнөөдөр одоо нэвтрүүлэгт маань за амрах байж идэх хөө катанагаас эхлэе. За тэгээд катанагаас яриагаа эхлэе гэж бодож байна. Катанагийн хувьд саяхан CK холбоонд Америкийн нэгдсэн улсын Индиана мужид байралтай энэ холбоонд тулдаад авраг болчиход ирсэн байгаа. За тэгээд эхлээд катанагаас CK холбооны талаар асуумаар байна. За энэ CK холбоо нь одоо яг ямар үйл ажиллагааны дүрмээр явагддаг, яаж энэ тулаануудаа зохион байгуулдаг, тамирчдаа яаж сонгож салгуулсан гэдэг энэ талаар CK холбоо нь Америкийн нэгдсэн Индиана мужид байралтай яг тэр юунаас ариагаас одоо үүсч хөгжиж явж байгаа холбоо. Одоо тэгээд би одоо CK 2 дахь ивент нь 10 сарын 11-нд тулаан хийгээд Ohio мужийн тамирчтай тулдаад түүний гартч буй кимоно гэхээр эхний үед хожоод тэгээд авраглалаа тулдах эрхээ авсан. Тэгээд сая 1 сарын 24-нд Америкийн нэгдсэн улсын тамирчаа одоо тэр яг Индиана мужийн бас нэгэн сайн тамирчаа 5 өөр холбооны мутай MMA аврах тийм залуутай манай дээд чинь тоглож байсан 77 кг тоглолт байсан. Тийм залуутай шууд 10 сарын 11-ний тулааны дараа шууд торон дотор битээр фейс оф хийгээд шууд миний өрсөлдөж гараад ирсэн. Таарийн ялсан тэр хүнтэй аврагдлаа тулдсан шүү гэж хэлгээл. Тэгээ шууд гарч ирэл тэгэл тулаан шууд тоглогдчихсон. Гэтэ яг гэрээ зурагдаагүй. Тэгээ Монгол ирсэн дараа гэрээ зурагдаал. Тэгээд энэ тулаан болоод сая 1 сарын 24-нд тулаанаа хичээл би сая 1 сарын 28-нд ирлээ.